За сайн байцгаана уу? Ягсан. Хүний одоо хүнээ барихгүй ш. Yo, А? if you had What? За бичээ за. Зя найзынхаасаа гараад ирсэн. Одоо цугных нь буудлын руу явж байна. Цугных нь буудлын 1 км гарan юу явна алхаад очино. Тэгээд нэг өглөө болохоор нэлээ харанхуй байна. Одоо эхнийхний энэ цаг хоцорчгоор одоо би 4 дамжих байхгүй юу? Тэгээд одоо дараагийнх нь бүгдөө тэгээд би яг цагтаа очиж чадахгүй. Тэгээд дараагийнх нь цугийг хүлээж гэн. Тэр нь болохоор одоо 35 минутын дараа ер нь 35 гаруй минутын дараа ирэхээр исэн. Нэг гэрээсээ гарахтаа шалгадаг гэж. Би ингээд бүх юмаа ингээд давхарлаад өмссөн. Ингээд өмнөд гэхэд л 3 ингээд 2 ноос өмнөд тэгээд дахиад нэг жинс өмнөд өмсөөд өмсөж иржсэн юмаа ингээд бүслэгээрээ уяад тэгснэ ингээд чихвчээ малгайтайгаа зүүгээд миний чамдаа ингээд юу яцсан. Та нарт би ингээд өдөр тишээ харуулъя гэхгүй бол одоо нөгөө нэг яг задарсан оёо нь харагдахгүй байх. Өнгөр ингээд ойдл ингээд задарсан. Тэгээ би нэгэ шун зүүдлээд. Яа, бүр миний чандаа ингээ урагдаад тэнгууд ингээ миний ачаа ингээ бүгдөө ингээ ил гараад ирсэн гэж зүүдлээ. Тэгээд хамгийн гол нь би сүлжээг байгаа. Тэгээд энэ бүгдийг ер нь бол хар ухаанаараа хийнэ. Рано. Хүмүүс ингээл бүр нийтээрээ ингээд тэгээ хуугаараа байхгүй болсон чи би ингээд янда яцсан блөө гэж. Гэсэн чи нөгөө нэг мөнхөө явах юу нь 8-аас шилжээд 14 рүү болсон юм байна. Зүр ганцаар үлдчихдэг нэс. Яа гэнт энд зогсож байгаадаа эргэлзээд нэс. За. Бүр зүрх дэлсчил. Өмнө эрэхтэй нөгөө нэг яг орж исэн гудамжийг харлаа. За ямар ч байсан сая би саяны бодол дээр буугаад тэгээ шууд алхацхад би олчих гэсэн юм байна. За. Бүр хажууд нь ирэх байсан юм байна. Яа. За, авсвайс авсан манайхаа. Гэтэ бас ийшээ ирэхэд бас хөрхөн байлаа. Ингээд бас хэд дамжаад гиснээс сүлжээгөө. Тэгээд яна би одоо явж чадах болов гэж бодож байгаа байхгүй юу. Тэгээд эхлээд найзахасаа хамбург ороод хамбургээс ишээ ирэх байсан учраас тэгэл чадчихлаа. Одоо болохоор
шууд ингээд буцаал нөгөө нэг юугаараа маршрутаараа явах учраас энд нэг цаг орчим байжгаад тэгээд буцаа явъя гэж бодож байна. Бигтэй бүр яагаад ийм амар үнэтэй байгааг ойлгосон. Энэ доктор ер нь бол да ингээд 30 евроноос дээш үнэтэй юм байна. Яг хоо тийм том биш л дээ. Яг ингээд жижигхэн ингээд газар гэхдээ ингээд энэ ямар хөөрх юм бэ гэж бодсон юм байхгүй мөртлөө бүгд үнэтэй. Яг сууч тийм аа. Би нэг тийм олон тийшээ явж ачаа ингээд юу яаж үзээг байхгүй юу? Ингээд багалж. Тэгээ ингээд одоо яг нэг тийм юу яана ийшээ тийшээ явахдаа зүгээр л ингээд салхи дотор хувцас аваад тэгэл явжээ. Зүгээр ингээд баг ингээд үүргэвч чирэг тэгэл явжээ. Яа сая юу яагаад найзында ингээд очиод тухтай байна гэж бодоод ингээд өөртөө амар гэж бодоод хамаг юм ингээд чирэл авч явсан. Өдөрт баг ингээд нэг салхи хувцас бэлдээд ам шүү. Тэгэж яасан ч яг үнэндээ би ингээд тэг шаардлага байгаагүйсэн. Зүгээр илүү юмар л хэрэггүй юм байна ган чимгээ гэл. Нүн ингээ ачаага өөрөө ингээд тэг юу чирж явж байгаа болохоор би санагдлаа. Тэгээ нөө яг нүрээ буддаг хүмүүс ч бас нэг одоо ингээд нэг кашлак нь ингээд нүрнээ будаг, нэг кашлак нь ингээд одоо арьс арчилгаа нүүр цэвэрлэгээний их гэх ингээд нэг 2 том бас нэг пендисийн болчихдээ штэ. Тэгээд яг нөгөө аяллаа үеэр нөгөө нэг авч явдаг жижигхан ийм савлгаанууд байдаг штэ. Аяллаа ингээд ком ч юм уу те. Тэд нар яагаад хэрэгтэй байдгийг би яг энэ явдлаас л ойлголоо. Тэгээд би сая явж байхдаа нэг юм бодлоо. Би энэ бүгдийг чадаад байгаа юм чин. Энийг үзэж байгаа чи яг ингээд өөрийнхөө зорьсон зүйлийг биелүүлж тэгээд түүндээ хүрч чадна гэж хэлмээр санагдлаа. Тэгээд яг хөө ингэж хэлэх нь жаахан муугайч гэсэн яг үнэн баггүй юу? Ингээд би ингээд амар тийм азтай тийм хүн биш. Ингээд одоо өнөө өглөөл гэхэд ингээд тэр цог нь явах байчих байгаа байхгүй юу? Ингээд бүх юм цагтаа амжихаар байж хахад тэр цог нь явж өнөө өглөө тэгээд амжихгүй болчихдаг заяа. Одоо энэ жишээллэр ингээд би ингээд одоо жишээл ингээд 2 сонголт байлаа гэхэд би дандаа ингээд тойроо замын ингээд буруу гинж юм сонгодог. Гэтэ яг уу эцсийн үр дүнд нь ингээд би болгочихсон чадчихсан байдаг нь гоё. Яг тэгэл тэрний төлөө ингээд бас ингээд яваад байгаа байхгүй. Ингээд хичнээн ингээд бүтлгүүдчлээдээ гэсэн ч гэсэн ингээд бас тэ яваад байгаа байхгүй. Тийм болохоор ингээд та нар юу зорж ин заяа. Үнэхээр ингээд чадна. Би ч мөр ингээд 10 сонголтны нэгд нь ингээд бүтлгүүзүүл байгаа. Бусад 9 нь зүгээр ингээд юм байгаа. Хэвийн ингээд сонголтууд байгаа ч юм уу. Тийм байх юм бол би бүр явж байгаа тэр 10-ын нэгийг сонгоно. Намайг ингээд бүр мэддэг найзууд маань заяа. Энийг хэлээд өгөндөө. Гана ямар хүн бэ гэдгийг те манай найзууд бол ингээд хэлээд өгөндөө. Наач бүр яг өөрийгөө зөв хэлж юм гэж хэлсэн за. Тэгээд яг тэгдэг ингээд би энэ бүгдийг хийгээд учраа олоод тэгээд болоод яваад байгаа учраас та нар ч гэсэн чадна гэж хэлмээр байна. Чи чадна шүү. Чи яг чадна. Олон энэ бүгдийг чи эхлүүлэх ёстой. Тэгж л хэлмээр байна да. Тэгээд нэг тийм би болохоор чадаад байгаа. Би болохоор энэ бүгдийг хийгээд байгаа гэж ерөөсөө тэгж одоо хэлмээргүй байна. Учир нь би болохоор энэ бүгдийг хийгээд байгаа юм биш үхгүй юу? За тэгээд амжилт болгоно бүтээн чадна. Гадаа борооч.
За байц. Идэх юм байгаа лөө гэж бодчихлоо. Цүнхэн дотор одоо надад юу байгаа юм бэ? 14 минут байгаа юм байна. Тэгэхээр энэ 14 минутанд би усны сав зүгээр айтайхан шиг усны сав авчие да. Надад хямдхан байгаа л да. Гэхдээ би тэрийг ашиглахгүй байгаа хгүй юу. Ингээд байнга устай явж амаар байна. Миний бүчин. Бүр яагаад юм бэ? Би савар амар гүйлж штэ. Яасан гэсэн чи. Юу глайс нөөцлөсөн байсан зөө. Ганцаас зогсож байгаа. Аш. Гүгт. Яа. За ямар тач амжиж ирлээ. Яа. Дугаар авахаар очилж байна. Тэгээд нийтийн эрэхтэй дугаар авах юм бол юу яа гинэ. За ямар ч нэг жилийн эрэхтэйг нь авъя гэд тэгээд юу яасан жоо. Шууд төлбөрөө төлөх үгээд асуусан. Тэгээд шууд төлбөрөө төллөө гэдгсэн чинь. Энэ сарынхаагаа төлөх үү гэхэл окей хүүгээд юу дараа сарынхаагаа төлчихсэн. 2 сар юм уу. Тэгээд окей би шууд ингээд юу данстай холбоотой байна гэсэн чинь ингээд шууд 2 жилийн стэйш ингээд хугацаанд аваад шууд данстай холбооно гэж. Тэгээд 2 жилээр дугаартай болчихлоо. Данстай холбохгүй бол ингээд сар болгон сонгол хийн гэдэг чинь амар төвөгтэй асуудал. Өнөөдөр Германд ирсэн юм шиг санагдаж байна. Ингэж дугаартай болох гэж. Миний бодсон юм юу байсан бэ гэхээр би хуучин хувцсны дэлгүүр гэхээр хямдхан байна гэж утсан байхгүй юу. Тэгсэн чинь одоо ингээд миний авч байгаа халаасны мөнгөний одоо ингээд 50%-ийн хуваар нь л би нэг цамц авч чадсан заяа. Зүгээр нэг ийм цамц ч юм уу. Ийм цамц. Тэгээд бодлоо л доо. Үнэтэй байгаадаа биш. Зүгээр ингээд миний авч байгаа халаасны мөнгө амар бага мөнгө юм байна л гэж бодлоо. Би та нарт яаж харахгүй. Миний хуучин би сая энийг осон ч ингээд нэг тийм амар сүн часи сандтай заяа. Тэгээд ингээ ууж явж байхдаа ингээ бодлоо заяа. Алкохолтой юм хатаа гэдэг. Ямар оо гэлээ тэгээд бүр ингээ өөрөө цахалаад тэгээд нөгөөдөө аваад би уугаад тэгсний ингээ нэр нь алкохолтой байхдаа гэж бодсон юм болов уу гэж бодоод тэгээд менюг нь аваад би харсан чи алкохол Яа. Би шатаар бууч ирээд. Яа, тэгсэн чи явчтээ.
Тэгэхээр яагаад гэвэл 10 минутын өмнө автобус маань явцсан. Тэгээд 1 цагийн дараа ирдэг. Тэгээд яг нөгөө нэг ер нь гадаа харах болсон байгаа. Гэтэ би ер нь бол айхгүй хаяа гэвэл энэгээр нөгөө нэг 3 сар ер нь бол яг энэ скээр ингээ яваад ер нь сурчсан учраас ингээд нэг тийм яг мэдхгүй газар байгаад энэ ч юм уу тиймэрхүү юу төрөхгүй байх гэж бодож байна. Танихгүй газар биш учраас. Хамт амьдардаг айлхан хүмүүсүүд зарим гаваад эмэрсэн энэ яг Монгол нээлцэн заяа. Тийм хоосон болохоор амар сонин санагдаад байна заяа. Яг үнэндээ тэр хүмүүс тоохгүй. Гэтэл би ингээд яд чи нэг юм аваад оръё гэж бодоод байгаа байхгүй. Ухаалтж онлоо заяа. Тавч таад. Шал утгагүй юм надад төгөлтлөө. Юу алсан бэ гэхээр энэ бол ингээд тийм гоё сайхан түүх бол биш. Надад бол энэ үнэхээр таалагдахгүй байна. Яасан гэхээр ингээд би бэлэг хурцтай жагаад нэг сар гарныхын дараа ч нэг юу хатсан бол би ирсэн талсан байхгүй. Талсан талсан юм. Надад тусалсан юм байна. Ингээд би хатсан суухгүй гэсэн чинь хатсан нөгөө ингээд чиглэлээ өөрчлөлт хатсан дараа. Би тийм ингээд мэдгүй. Тэгээд юу яагаад хатсан суучихсан чинь юу заахнаа. Энэ ингээд чиний суух ингээд мөн үчиг ингээд шалхах тэгээд хэлээ. Би ингээд шалхсан чинь хатсан мембер ингээд солилцсон. Би суучихсан. Тэгээд хүн чинь ингээд хүнээр тэгээд тусалсныхаа дараа ингээд юу яаш ингээд одоо хүний туслалчаад ингээд баярлаа гэж хэлэхгүй байх шүү дээ. Ингээд тэгвэл ингээд муухай ингээд гашаад байхгүй шүү дээ. Тэгээд ингээд өстөг баярлаа гэж хэлж байгаа байхгүй. Тэгээд ямар ч юм тэр үед энийг өгсөн. Тэгээд дараа нь ингээд яг нэг чиглэл явдаг гэж хараад ингээд нэг царай гарсан болохоор дараа нь тарахтаа ингээд би биний таньж байгаа шүү дээ. Тэгээд би ингээд дараагийнхаа дараагийнхаа ингээд ерөөсөө зүгээр надад таалагддаг учраас ер нь таалагдсан байсан чинь надад тийм нэг хөвгөлтэй. Тэгээд ер нь ингээд танихгүй юм шиг ингээд дөрөв явсан байхгүй. Тэгээд дөрөв удаагийн таалсан дээр дахиад ингээд би юу яач дээ. Автос надад шууд уухаад тэгээд гэсэн чинь тэр залуу ингээд тайлбарлаад тэгснэ ингээд ер нь бол тэр жолооч намайг хэлчихсэн. Тэгээд би тайлбарлсан байна. Тэгээд хоёр дахь удаа туслан тавьсан юм чинь ингээд бацчих штэ. Тэгээд ер нь дараа ингээд тань өгсөн. Тэгээд ер нь хааны таалах бол ингээд нэг яг минтлээд өгдөг. Яа тэгсэн чинь ингээд сүүлийн үед бүр ингээд би гэрээс арлаа хааны газар заавал таадаг болсон. Тэр яах вэ хөөш чөөхөж тэр юун дээр зогссон юм бэ? Ямар яриан дээр зогссон юм бэ? Айгуу соригтой эсэгтэй. Харин тийм ээ сандгүй. Мартчихад их юм аа. Нөгөө маанаг болдоо гэдэг үү? Нөгөө хүүхдүүд бэлэг авах гад тэгээд нэг дэлгүүрт явчихсан. Ингээд бүх хүмүүс дэлгүүрт ордог заяа ер нь бол. Тэр жижиг хүүхдүүд хоорондоо дэлгүүр хатсан чинь гинт би таарсан за. Тэгээд л ямар тийм юм бэ гэж бол. Тэгээд л ахаа сайн гэж мэдэлжээ. Тэгээд тэр хавар юм үзэж байгаа л. Тэгж байгаа л таарчихсан. Амар шинэ ярих байх юм чи тэгээд ингээд салсан байхгүй. Тэгээд салаад 2 цаг гарав. Би өө сайхан дээр ганцаараа юм үзэж явжсэн чинь 2 цагийн дараа дугуйтагаа буцаад гэлүүгээ дугуйн замаар яг ингээд тэр хотоос гарсан явжсэн чинь тэр залуу уртал талхсан явж дээ. Би тийм нэг жоохон амар хэсэж шүү дээ. Ямар сони ямар тэнийг юм бэ гэж бодвол тэр намайг ингээд юу яхаад амталтаа аваад тэгээд найз хургаа ингээд ачаа ингээд болсон. Тэгээд явчихсан чинь бас таарсан заяа. Гэтэ хамгийн гол зүгээр гэж би гэрээ гадаа байгаа автобусын бодлоор тараад байгаа юм биш үү? Ингээд хол өөр хатад тараад байгаа байхгүй. Тэгээд дэжсэн чинь өнөөдөр сая ирж явсан чинь бас дахин нэгэн өөрийн өөр хатад таарлаа. Гөлөг. За. Би энийг авсан байгаа. Миний углааш байх байгаа. Тэгээд нэг пүүз өмсөдсөн чи тэр пүүзэн жоохон чийг татаад тэгээд авсан. Би авсан юм харуулчлаа. Тэрийг ярьчихлаа. Тэгээд надад бол ер нь таалагдахгүй. Тэгээд та нарт одоо ярьж өгөөгүй зөндөө олон өөр таралтууд байгаа заа. Шиноны минь хөөх манай үрж юм халуун байгаа юм бэ. Уртлаас зүгээр шууд халууд өрчихсэн. Ваа. Өрөө гарсан чинь яа юм бэ? Маш уртаа хэллээ маш их ядарлаа. Нөл орой. Гэтэ бас ам сангаад байна. Нэг бүтэл дийтлэн түүх дахин нэг нүдийг дурсан болоод хамстаа бүгдийг чүти Усан хосод сасаа уурчуу цаатал цугаа чимбэндө багтабасан өхөр шатаачгүй юм ихтэй бафи Онэрэ нүгөө цасоо чин явна чин юплин сари цалин чин посон нуу одоо хаан дан нормдоо юу гатаа юу кандо